сайн мэцгааны залуучуудаа манай ихрүүдийн шоу маань хэсэг хугацаанд зохицуулсны дараа энэ удаагийн зочнороо комедиан Амратай хэлж байна. Тэгээд Амрахтай. Тэгээд юу гэсэн ч болно та өөртөө. Тэгээд танаас нэг хүсэл байна л да. Жишээ нь ингээд Амраас бидлээ байнг үздэг байхгүй юу? Тэн дээр ингээд таны эхэлж байгаа гэж амар гой санагдаад байдаг байхгүй юу? Та жишээ нь одоо өөрийгөө танилцуулаад ихрүүдийн шоу эхэлж байна энэ удаагийн дугаар гэдэг нэг тийм юм яриад үзээч. Би ч бүр солиотой харин тэрийг л суралцсан юм шиг. За яг зүгээр жирийн нэрэл яасан. Яг би бол ингэж байгаа ингэ нөгөө нэвтрүүлэг эхлүүлэхдээ ингэ эхлээ боддог байхгүй. Тухайн 7 хоногт юу боллоо яалаа. Тэгээд яавал нэг ийм crazy байж. Би нөгөө сүүлд нөгөө юу байсан шүү дээ нөгөө Наадмын ороо. Наадмын яг өмнөх 7 хоногт нөгөө Titanic гэдэг нэг байсан шүү дээ. Titanic-аар эхлүүлж үзье гэдэг. Би өөрөө нөгөө хин болдог ч юм уу, Роз болдог ч юм уу. Тэгээд ингээд тэгсэн дааж тэр жоох ингээд хитрхийх явцсан болохоор бүр ингээд өлөг болох гээд тэгээд шал өөрөөр эхэлсэн. За зүгээр л эхэлчих дөө. За тэгээд Гой ста гэдэг юу нь яаж хүлээж авдаг вэ? Гой ста. Хүмүүс инглихэд чинь гой ста. Ялангуяа таны тэр нөгөө юунд орч амар YouTube-ийн шинэлд орсон гэсэн. Тийм тэр сайлаад байна уу? Муулаад байна уу? Явцлаад байна уу? Сайлж байгаа. Та тэгвэл хүний гой ста гэж хэлж байлаа сайлж байна л гэсэн үг. Тийм гоё. Чихэн гоё ста штэ наатах чинь гэдэг чинь гоё бохгүй. Чи тэрийг таних шүү. Гоё ста штэ. Тэр чинь гоё бохгүй. Тэг хүний хэлж байгаасаа л юм байна л да тий. Гэтэ ямар хандлагаар хэлж байгаа гэдэг л хамаатай. Гэтэ яг хөтэ тэгээд хэлчихлээ. Тийм ээ тийм. Тийм. Хүн яаж хүлээж авах вэ? Намайг гэтээ соёлын тэргүүний ажилтан гэж яриа хэлээгүй. Тэгвэл харин доромж шүү. Тэгсэн чинь ууралж гэдэг. Ингэж. Тэгвэл би өстө хүлээмжшүүлэхгүй байна. Йоо, танд бол дарагдах юм байна уу? Эрхчлөөнийхөө төлөө ямар нэгэн золиос гарах хэвээр эрхчлөө бол үнэтэй болдог зүйл шүү гэсэн санаа заав. Томас Джефферсоны нэг хэлсэн үг гэдэг байхгүй. Эрхчлөөний төлөөс бол байнгын сонор сэрэмжтэй байх юм аа гэдэг. Энд чинь юу вэ? Вашингтоны номын сан гэдэг бичсэн байдаг шиг санагдсан шүү. Эрхчлөөний төлөөс нь байнгын сонор сэрэмж. Бид байнгын сонор сэрэмжтэй байж тэр эрхчлөөтэй байдлаа олж авдаг гэсэн. Тэгэхээр нөгөө иргэний нийгмийг сайн хөгжүүлээд байдаг шалтгаан тэр жоох тий. Тэгэхэд иргэний нийгэмч гэдэг зүгээр нь хуу хүн өөрийнхөө эрхчлөө байнга л харж хамгаалж л өсдөг гэж байна шүү дээ. Сонор сэрэмжтэй гэхээр яг би ер нь бол байнга л улс төр хэнд тавиал тий. Үгүй хин нэг хүн заавал улс төр байх албагүй шүү дээ. Хин нэг хүн чиний эрхчлөөнд чи халдахгүй гэдэгтээ байнга сонор сэрэмжтэй байна. Ер нь л хүмүүс чинь ямар нэгэн байдлаар чиний эрхчлөөнд халтах гал болдог шүү дээ. Өглөө босоод ирэнгүүтээ за гадаа хөвдөн байх шүү. Энэ хувцас чинь зүгээр тэгчин сайн энэ сургуульд ороо шүү. Тэрэнд ингээ шүү гэх ингээд бидний амьдралыг юус ингээд хүн болгон заах гэдэг шүү дээ. Тэр чинь хамгийн том сонор. Уучлаарай яагаад чи миний амьдралыг заахад байгаа юм бэ? Юу тэнэг залуутай үерхтэй. Наатахнасаа салаач гэдэг юм гээл дээ. Би л байсан бол ийм тэнэг амьтаа үерхэхгүй гэдэг юм. Тэгээд чиний бүр ингээд бүр бэлгийн амьдрал руу ч орж ирж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэрийг ингээд яг тэр газрын зогсоогоод уучлаарай. Энэ миний амьдрал шүү дээ. Би тийм. Эсвэл бол хитэн төгрөний зээлээ авчих юм гээл дээ. Ингээл чиний нөгөө ингээд хувийн орон зайруулж ингээд халдаад байгаа. Хүмүүс нөгөө юу адилхан байх тийм нөгөө анхаарал халамж тавьж ин гэдэг нэрийн дор хүний ирэх рүү халтаад байдаг ч юм уу тий эсвэл нөгөө би үгүй чанд анхаарал тавьж штэ ч юм уу тий тиймэрхүү юм байдаг. Тэр өөрийнхөө эрхийг би ер нь ийм хувийн орон зайтай ийм эрх чөлөөтэй ийм эрхтэй гэдгийг мэддэг хүн бол өөрийнхөө эрх чөлөөнд нэг хүн халдуулдаг. Тийм юм мэддэг хүмүүс хүний эрх чөлөөнд халдна өөрийнхөө эрх чөлөөнд юм халдаад байгааг ойлгохгүй. Өө энэ чи аргагүй штэ найз нөхөд хэлж байгаа юм чинь зөв штэ. Ээж аав хэлж байгаа юм чинь зөв штэ. Дарга хэлж байгаа юм чинь зөв штэ. Тэгэд ингэ яваад байгаа. Тэр нөгөө бэлгийн амьдрал руу орно гэдгээс нөгөө нэг тэгээ хэлмэр санагдчихсан. Нэртэйг нь хүнжил рүү ороод ирэх юм. Тий. Миний өгшөө шаах юм уу? Эсвэл болов тий. Та хамгийн хэдэн настай даа алкогол хэрэглэжсэн бэ? Би ч 9 ангид тахтай хэрэглэсэн. Гэтэ манай ангийнхан бол бүр жоохон долоон болоо. Бид нар чинь амар тийм орхигдсон үеийнхэн шүү дээ. Бүр нэг 2 дугаар ангиасаа манай ангийн хөгжиж тамиг мөгцдөг.
6 7 дугаар анги мангтай сохтуу мохтуу ПМ үзээ явж идэг те. Би бол 9 дугаар ангитай анх ууж үзээд бүр тасарч үзчихсэн бүр 9 дугаар анги. 9 дугаар анги гэдэг чинь би 14 мөрөд байсан. Тэгээ тасраад юу болчихсон? Тасраад гэр мэрэнд алуулсан уу? Үгүй тэгээ би нэг найзандаа хонж ирсэн. Тэр гайгүй шүү дээ. Миний төрсөн өдөр байсан яг тэр өдөр. Орхилцоо үеийнхэн гэснээс нөгөө таны нэг юм дээрээс уншиж байгаа нөгөө таны манай жинзэд үеийнхэн гоё шүү гэж таныг тэгчихсэн байхгүй. Та юу хийдтэй юм бэ? Жинзээ шээстэй. Биш дээ. Би чинь Нэхлэн л уу юу? тийш дээ. Би чинь 84 оног шүү дээ. 1984 оног. Чи би нэг влог дээрээс үзсэн. Тийм. 30 гарсан шүү дээ би чинь. Нэр За. та тэр нөгөө үргийн влог дээр, дэйли влог дээр За. юу хийсэн шүү дээ. Би нөгөө өөрийгөө гей юм болов биш юм болов гэдээ үзээд би эртөө үзэлцэн гэдэгтээс шүү дээ. Өргөнийхтэр гарсан байна уу? Тийм үзээгүй шүү дээ тэр юм. Би яг үзэхгүй тань судлаад. Та тухайн тэр одоо үнсэлцэж үзсэн эрэгтэй хүнээ ямар шалгуураар тагаа үзэлж үзсэн бэ? Үгүй зүгээр тэгэл цогтуулахгүй тийм нэг сонгож Монгол заа гэж. Энэ тийм ч үгүй. Арай жоохон муу оролтой юм. Энийг ч зүгээр юм уу? Тэгж мэгж юу гэж яах вэ тэгээд. Тэгээд тэгтээ яг та би гей биш мэнэ гэдэг. Нэг зовд олдсон таагач. Тэр залуу нь одоо тэгэл таныг сандаглах та. Мэдхгүй санд юм. Тэр тэгтээ гей биш мэн гэдгийг би бол өөрөө ойлгосон гэж хэлсэн тий та. Тийм шүү дээ. Хүмүүс таны тэр одоо энэ бараг ярихаас залхмаар л байгаа тий бай. Чи муу юм уу биш юм уу? Үгүй одоо намайг байнга л гей гэдэг. Тэгээд үгүй тэгэл гей гэж бодвол бодно үзээ. Биш гэж бодвол бодно л тэр үнхээр надад муу тэр хүн л надтай ирээд секстгүй гэж хэлсэн юм зү. Тэгээд тэр одоо миний яг яах гэдэг юм байна бүү гэж. Эмэгтэй хүмүүс тань хэрэг сэтгэлээ илчилдэг вэ? Юм. Хандрах юм. Би ч ер нь жоохон царай мот юм шиг үлдэн шүү дээ. Би сүүлд өөрөө бодоод тахад Мод юм шиг байлаа гэж боддог гэхээр гэж ярьж байхыг бодвол та өөрөө гайгүй гэж боддог гэсэн юм уу? харин тэг уг нь бол гайгүй гэж боддог гэсэн юм байна. Тэгсэн чинь тэгээд ер нь эмэгтэйчүүд нэг юу байхгүй. Сэтгэл мэтгэлээ илчилж мэлчлэхгүй болохоор тэгэл. Гэтэ ер нь эмэгтэй юм шиг ингээд жоохон олонд ингээд танигдаад ирэнгүүт нөгөө зах зээл ингээд өргөсдөг юм шиг байна. Илүү олон эмэгтэйчүүдэд харагдаад тэнгуү чин тэр дундаас яг надаас ихчмэгч хүмүүст би жоохон таалагдж маалагддаг юм шиг. Та нөгөө 7 хоног болгон байнга гараалахаар тасдаг ихтэй охтод нэрэж гайгүй юм уу? Магадгүй тий. Хаа юу вэ? Санхүү. Миний дөө машин эрэхтэй гэж шиг. Зодлоод арайс тийм болов. Та Ингээд алуулж байгаа. болзааны аппликейшн ашигласан уу? Юу Tinder үү? Ашиглаж ирсэн. Ашиглгүй яа. Tinder Монголд Tinder гэдэгт нэг жоохон юу юм шиг санагдсан шүү дээ. Жоохон аюултай юм шиг санагдсан. Тийш дээ маад хөжөө болох хүмүүс жоохон буруутлаас нь ашиглах гэдэг. Тийм их юм соёл зурцсан. Буруутлаасаа гэдэг нь яаж? Яг тийм нэмэх 18. Шууд хүүк. Шууд секс үү? Тийм. Ер нь Tinder дээр чи өөртөө нь тийм юу байдаг юм шүү дээ. Монгол байдаг болох ш. Шууд уулзаад секс тийм үү? Эсвэл бол болцоо сонирхож гинүү гэд уг нь ингээд юу сонголттой байт юм лээ. Манай Монголд ч юм байдгүй. Ер нь бол гадны аппликейшнууд ихэнх нь тийм шүү дээ. Шууд юу юм уу? Шууд секс сонирхож байгаа юм уу яаж аа? Тэгээ секс сонирхож байгаа бол ингээд бүх юм тодорхой ойлгомжтой. За ингээд хэрвээ секс тийм бол би ийм секс сонирхож байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэд бүх юм аягүй ойлгомжтой тийм лээ. Тэр бол уг нь бол буруу биш шүү дээ. Тийш дээ зөв шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хүмүүсийн бас дагаад нөгөө эрсдлээс хамгаалж байгаа хэрэг тийм. Эрсдлээс хамгаалж байгаа. Тэгээд нэг хүн лимиж одоо тэгээд ингээл дүлгэнээл тийм ингээл цаанаа бол бүгдээрээ нэг сонирхолтой сууж байгаа. Тэгээд мөнгө өргөдөө дээдэг. Хэд удаа болцоол хоол идээд. Нөгөөдг нь пүүсийгээ өгдөг. Ингээд зүйлээ төвчээр нь алдардаг. Тэрний орон зүгээр ингээд эртхэн ойлгомжтой би секс сонирхож байгаа чи секс сонирхож байгаа шүү гэдгийг ойлгоцчихвол айгүй амар бохгүй. Тийм ээ. Тэгэхгүй ингээд нэг яах гэдэг юм мэддэхгүй. Хоёр юм байж тийм. Та сая хамгийн сүүлийн үйл явдлуудаас их юм бол нөв наадам тэрний арын үйл явдал юм юу болсон бэ? Та баримтлагадад явсан. Тэгээд ер нь хүмүүсийн юм ингээд хүмүүс ингэдэм хүмүүс ингээд нэг юм нарийн ширээ ялгаанууд ерөөсөө олж хардаг. Би чинь нөв наадам биш би чинь төвчээр тасарлаа. Яагаад төвчээр тасарлаа гэхээр ингээд одоо бид нар яг ингээд тооцоод үзсэн чинь 500 орчим хоног. Яг ер нь 500 хоног. Яг аль бие усур 490 хоног. За тэгээд нөгөө юм гэрээ мэрэгээ хийсэн тэгээ тооцсон бол 500 хоног карантинлагдаад ямар ч ажил хийгээгүй. 500 хоног гэдэг чинь бараг 2 жил болсон. Тийм шүү дээ.
нөгөөдөг чинь сүүлдээ за одоо бид нар үнэхээр баларлаа гэдэг төвчээр засварлаа гэдэг төлөв энэ бүртөө гэдэг нэг юм байдаг шүү дээ. Нөгөө PC тоглоомын газар ирдэг бүртөө. Тэгээд лафын бүртөө Амигогийн уугийгээ залуу. За тэгээ манай найз хууч мөнх гэдэг ингээд дөрвөн залуу нийлээд тэгээд бид нар чинь ингээд брейнсторминг хийгээд ямар нэртэй байх юм аах гэдэргээд тэгээд тэнчнээс миний нэр буюу төвчээр тасарлаа гэдэг үгийг би оруулсан чи наад чи гоё юм. Тэгээд тэр хэрэгс. Тэгээд энэ хөдөлгөөн чи ингээд бүр томроод эмчнэр маань энэ нэрийг ашигласан. За энэ нөв наадмынхан бас төвчээр тасарлаа гэдэг явчихсан. Энэ өөр айгүй гоё үзэгдэл واخгүй сайн. Зөв үзэгдэл. Энд чинь зөвхөн бидний өмч واخгүй тийм. Ингээд хүмүүс бөөнөрөө гоё ашиглаа явж байгаа айгүй гоё байсан юм та. Тийм ер нь бол тийм. Бид нэр бас очсон л доо. Тэгээс бас нөгөө хэтэрхий нөө наадын тал руу олчих шиг болсон. Яг зүгээр утгын үед бол бүгд адилхан. Тэр чинь манай юу биш. Тэр чинь нөв наадмынхны зохион байгуулсан юм чинь. Тэгээд нөв наадмын гол юм шүү дээ. Тэр чинь бид нар чинь өмнөх өдөр нөгөө флаш моб хийгээд гацалт флаш моб гэдэг яг цэвэр төвчээр тасарлаа гэх юм ягаад гацалт флаш моб гэдэг бар, караоке, ресторанууд за тэгэл кино, театр за эмчнэрийн төлөвлөлт хүртэл ирсэн шүү дээ. Тэгээ явсан шүү дээ. Тэр мөнгөөрөө далайлах гэдэг юм шүү. Нэг тийм тагийн хүмүүс юу гэдэг вэ? Жаа ингэж пэдигээ хамрах гэдэг. Тэгээд шууд зайгаал авчихлаа. Тийм хүмүүсээс хол байсан. Би өөр нэг ийм хүмүүсээс уухлаар агсан тавьдаг хүмүүсээс юм жоохон хол. Нэг фейк хүмүүс үзсэн юм. Худлаа гараад идэг шүү дээ. Нэг ийм маск зүгэн гэдэг тийм юм шүү дээ. Нэг ийм төгсөн шиг харагддаг. Хичээгээд. Ингээл тийм хоолоо штэ гэж мэгч ярьж байна тий. Манай залуучууд бүгдээрээ их сонирмэн гэдэг юм тэр нэг юм худлаа хүмүүсээс жоохон холбоо байсан юм. Тэгээд ингээд надад томш момроод би зүгээр заагаа авч тэгээд тэр хүнтэй харьцгаал байна чинь. За бас тийм ээ. Заавал нэг тэгээд нэг дээрхүүлээд агсан тавиулаа зодуулж нүдүүлээд яваад ямар шаардлага байсан юм тийм. За уустраа хаа дүүн явлаа бай бай. Тэгээд дахиж эзэж шалахгүй. Окей. Ер нь энэ үе бүр бүхэн хэлбэрийн тий. Тэгээд одоо ингэдэж штэ. Ийсэн штэ. Жишээ нь Амраас Weekly Show дээр ер нь ярьж байгаа нэг тухайн 7 хоногийн тий хамгийн сайн болсон ер нь дандаа уур хөдөлмөр мөрцөлсөд штэ. Нэг улс төрийн шийдвэрүүд ингээд юу гэх юм нөгөө улс төр ярьж байгаа юм та инээдтэй байдлаар ярьж байгаа боловч одоо юу гэх юм тэр улс төрийн гаргаж байгаа шийдвэр ч юм уу тий тэр зам үдэ бомбын хаалгаа яаж байгаа вэ тий тэр эсвэл одоо юу гэх юм тэр нөгөө аж ахуйн нэгжүүдэд хийх гэдэг гэрээн дээр би бас ингэ гүрсэх юм чаа тийм юм энэ чинь ямар ч нэг тийм утгагүй нэг цалаагүй шийдвэр юм засч ийн гэдэг ардаас нь улам тэнэг юм хийгэлээдэг тий нэг тэгэл тэднийг ингээд амар инээдтэй байдлаар шүмжилж ярьдаг. Гэхдээ яс сүмдэр бол таны уур хүрж байгаа шүү дээ. Тэ уур хүрж байгаа стресс. Үгүй миний ерөөс уур хүрдэг шүү дээ. Тийм. Миний хань инээд үгүй. Ер нь та нар одоо хүн ингээд бүдрээд үнэхээр хүмүүс инээдэг шүү дээ. Гэ тэ. Яг бүдэрч унж байгаа ч юм уу. Тэр яг үнэхээр ингээд яг тэр бүдэрч унж байгаа процессыг харах юм бол айгүй тийм гонигтай шүү дээ. Тэ. Хүн ингээд явж ирсэн аа ингээд өөрөө ч мэдэхгүй халтраад тэ. Тэгээд ингээд хамаг би хаана өвлөө те. Тэгээд чи ингээд хүмүүс зин ингээд айгүй гонигтай эмгэлтэй үйл явуулахгүй тэр чинь. Гэхдээ яг харахад бол нээсдэг. Ер нь Уильям Шекспир хэлсэн үг юм. Ер нь бидний ойлгоогүй тэр нөгөө одоо юу гэдэг вэ? Ойлгоогүй тэр нэг зовлон бэрхшээл. Ойлгоогүй инээд бол одоо комеди бол зовлон бэрхшээл юм аа гэж хэлсэн. Бидний нөгөө зовлон бэрхшээлийг комедич болгож болно. Ер нь бол ихтэй зовлон бэрхшээл нөгөө одоо инээдтэй хөгжилтэй явуулдаг байхгүй. Тэгэхээр надад бол ингээд энэ тэнэгтжээг харахад нэг уурлахаас инээд ир. Би тэгээ бичсэн ш твиттер дээр. Та нар ингээд нэг уурлаад ах шаардлагагүй ингээд жоохон хөгжилтэй талаас нь харахад Монгол бол үнэхээр гоё орн шүү гэдэг. Гэтэ хаач ийм гоё хөгжилтэй юм болохгүй байхгүй Монгол шиг. Юм салбааш болмаас. Гэтэ тэрийг байнга хөгжилтэй хүлээж аваад байвал яах вэ? Монголоос өөр хаач үстэй те ерөнхий сайдын хордлого нь хөлөндөө оруулахгүй. Монголоос өөр хаач үстэй те. Тэгэхэд байхгүй доош те 400 сая жуулчин гэсэн те. Хамгийн их жуулчин жилдээ хүлээж авдаг орн бүр макс 80 саяг хүлээж авч байгаа. Үнээр бүр ингээд хүн чихээ зочдуулаа бариад. Тэгсэн чинь юу ч ярьлаа 400 шиг. Тэр чи инээдтэй байгаа шүү дээ. Юу гэдэг штэ. Ингээд өөртөө панчлайн нэгэдэг байхгүй.
Йоо. Зарим хүмүүс итгэж мэдгэсэн бүр ийддэг байгаа. Өө чи юм итгэж байгаа юм уу? Үгшээрэж дээ. Чи тэнийг үгүй. Хөрхтөд бас тэдний бурууч шин дөө. Тэгээ юм болгоныг бас нэг юм хэсэг марс өгдөө штэ. Юм болгоныг ингээд сахаслаад ингээд танд 7 хоног инээсээр марцчаад байна гэж юм уу те. Нэг тиймэрхүү хэсэг бүлэг хүмүүс өгдөө штэ. Хүмүүс яг инээсээр хагаад тэгээ шоолсаагаад эдгээр бол шийдэл туул хүрээд одоо хэмжээ авахлаад тэгээд ер нь бол Монголд сүлээд энэ тиймэрхүү юм ажиллаж байна. Үгүй мэдгүй. Тэднийг нэг явуулаа л те. Яг миний зорилго чинь нэг тийм шийдвэр мэдэр гаргаад тий амир ингээд шийдвэр гаргахад нөлөөлөх гэсэн л хүмүүс ингээд тодорхой байнга ингээд нөгөө юм энэ бол тэнийг юм байна энэ бол шооловчтой зүйл юм гэдэг ойлгоно шүү дээ тий энэ бол үнэхээр тэнийг зүйл юм байна энийг шоолж явах хэрэгтэй юм байна энийг хараад инээж явах хэрэгтэй юм гэдэг юм энэ бол буруу шүү гэдгийг ойлгож байгаа хүн тэр л хавгаж байна. Оо ийм юм хийгээд байгаа юм чинь буруу юм биш үү? Ийм үнийг шоолох хэрэгтэй юм биш үү? Инээх хэрэгтэй юм биш үү? Энд дэр бид нар энийг дэмжих хэсгүй юм байна. Эсвэргээр нь энийг шоолох хэрэгтэй юм байна гэд ойлгох юм бол энэ ч л амар том юм. Ер нь шүү дээ улс төрчдийг өөрчлөх гэжсэнээс илүү тэр хүмүүсийг сонгож байгаа хүмүүсийг өөрчлөх нь илүү үр дүнтэй. Тийм ээ. Улс төрчид чинь зүгээр тарцаг байхгүй. Салхи хаашаа тарцаг тийшээ гэдэг шүү дээ. Ард түмэн хаашаа ус төрчид тийшээ л гэдэг. Одоо та нар ингээд сошиалор нэг өдөр долгиолох тэгэл маргааш нь за энэ шийдвэр өөрчлөлөө гэж байгаа юм. Тийм тийм. Тэр сошиал дээр байгаа хүмүүсийг би ухаантай болгож явах тусмаа тэр хүмүүс илүү инээж явах тусам те хүн инээж явахтай амар рацнаар байдаг гинэ. Айгуу тийм ухаалаг юмыг шоолж инээж явахтай шоолно гэдэг чинь яг тэр тухайн зүйлийг ингээд айгуу зөв талаас нь хараад ингээд шоолж байгаа. Тэгэхээр энэ иргэд илүү их рацнаар болж байна гэсэн. Рацнаар болцсомоо худалч хүмүүст хууртгаа болно. Тэнийг юмд итгэхээ болно. Тэнийг юмыг эсрэгээрээ шоолдог болно. Шоолдог болно гэдэг чинь тэр нэг сонгохоо болно гэсэн. Шоолж сонгоод байвал чи өөрөө шоолуулмаар байсан. Тийм юм тий. Ууралж яснаа ингээд юм засчингууд за энэ маань алгаа засчлаа гэх тий. Хүн чинь шоолоодсан хүнээ өөрөөсөө дор гэж ч юм уу өдөр тийм юм байдаг тий. Энэ жоох юм шилээ гэдэг юмыг бодох юм бол хүн дахиад сонгохоо болж. Ер нь юмыг аягүй гоё. Эргээр ер нь шийдэх нь хамаагүй л тий. Хүн чинь хин шоолуулаад байж байгаа үсгэвтэй тий. Тэгээд дээрэс нь шоолох хүн юм л дургу. Тийм тийм. Хүн өнөө ингээд уурлаад аа гэдэг дайрах юм бол эсрэгээр өөрөө хамгаалсан зэрэг. Ингээд бөөнөр ингээд чамаа шоолоод инээлж юм яаж чаддгүй. Тэгэхээр нэг улс төрчид ч гэсэн ингээд ер нь шоолуулж инээл үлдэх айгуу дургу. Тийм учраас тэр хүмүүс ч гэсэн шоолуулахгүй төлөв юм шүү дээ. Хараалт бол дүүжсэн байдаг ах тий. Тий хараал. Та ер нь хэдэн удаа баримтлагжсэн бэ? Би бол баримтлагч байгаа бол саатуулагдчихсан. Түүл гавлагчсан бэ? Үгүй гавлж маавдгүй. Би ч нэг тэгж амар ингэж мөнгөд учраас намайг нэг гавлдаг зам өчтгий нэг хаяа. Ихэнхдээ гинэ. өчтгөө юм дөө. За үгүй тэгэл мэдхгүй тэгээд зөндөөл би ч тэ тоолж болж үзсэн юм 7-8 байхгүй. Хамгийн анхных дээр тэгвэл танд ямар сэтгэл төрчихсөн бэ? Нэг тийм айдгүй. Тий айш. Тэгэхэд бол ингээд нөгөө айх жоох ингээд нервтдэг юм нервтдэг. Тэгэл сүултээ нэг зам сүултээ гой санагдчих. Цагдаад баригдах гой санагдчих. Сүултээ цагдаа нартайгаа найзууд болж эхэлнэ. Цагдаа нартай нэгэж хэлдэг. Хүссэн явж байгаа юу юм шүү. Ой ажилласан. Цагдаа нар танд тэгвэл хэлдэг ингээд за яалчгүй биш үү ингээд дээрээс ингээд наа. Тийм шүү дээ. Тийм зөвхөн байд 1-2 төгөл байж. Гэтэ нэг том албаншуултаа цагдаа болж байгаа. Бас араа малглах л та. Тийм шүү дээ. Тэр хүн байж. Тэгээ 17 жил улс төрийг ингээд ажиллаад яваад ер нь үе үеийн танд хамгийн одоо нэг хүн таалагддаг ерөнхийлөгч юм бод юу гэх юм бэ? Нэг улс төрийн карьерийн хувьд ер нь бол ингэдэж шүү дээ. Хүн юутай их мэдлэлтэй байхдаа бол хүн бол жоохон хог. Хүмүүс ер нь таалагдахгүй тийм. Ямар ч хүн жоохон онцгой. Их мэдлээс буучглаар хүн бол аюулгүй гоё болол. Хөгжлөөний талд болол тий. Ер нь тийм. Би ер нь яг ингээд энэ хугацаанд бол яг их мэдлэлтэй байхдаа таалагдчихсан бол нэг жоохон. Баггүй юу? Нэг жоохон. Ер нь их мэдлэлтэй байхдаа хүн солиорч тийм шүү дээ. Lord Acton-ы нэг хэлсэн байдаг. Lord Acton гэдэг одоо англи гаралтай Америкийн одоо философи болон эдийн засаг, устрын философи хүн байт. Тэр хүний хэлсэн үг эрх мэдэл бол хүнийг эвддэг.
хязгааргүй эрх мэдлүүнийг хязгааргүй гэдэг юм аа. Power crops гэдэг одоо англиар бол тийм байдаг. Тэгэхээр яг ер нь хүн эрх мэдэл дээр очихлоор ингээд жоо сохорчтой юм шиг бодогдсон. Танд тэгвэл эрх мэдэл үеиг бол яах? Би бол эрх мэдэл дээр очихгүй гэж боддог шүү дээ. Угаасаа би энэ коррупт болохыг би мэдчихэж байгаа шүү дээ. Тийм учраас би бол аль болох энэ улс төрийн эрх мэдэл дээр очихгүй. Эсвэргээрээ тэр эрх мэдэл рүү очдог хүмүүсийг сонгодог хүмүүсийн л өөрчлөлийн сан гэж бодоод одоо энэ нэвтрүүлэгч ороод ингээл та хоёртой ингээд ярилцаж сууж байгаа. Гэтэ нэг би таны нэг эндээс нэг ажигсан. Яг хоо таны ч хэлсэн үг шалтгаалтай та нэг уншижсэн. Одоо худалдагдахгүй хүн гэж байдаггүй. Худалдах хэмжээний янз бүр гэдэг гэж ярьжсэн шүү дээ. Тэнгүүт одоо жишээ нь 8 насаар худалдагддаг хүн байж болно тий. Өөрийнхөө үзэл бодол үндэс зүйлдээ өмнө явсаар агаад тэр ярь насаараа төлөөд дуустдаг худалдагдсан төрөл юм уу тий. Таны хувьд одоо жишээ нь тэнгүүт хүн болгон юм одоо нөгөө харьцангуй байгаад байна л та. Тэнгүүт таны хувьд тэр нь ямар байдаг вэ? Би бол мэдээж худалдагдсан шүү дээ. Худалдагдана гэдэг нь одоо тодорхой хэмжээгээр мөнгөтэй юм хийн, хөтлөлт хийдэг, гэсэн шийдэл юм хийдэг. За миний нэг л зарчим байна. Миний одоо үнэт зүйл шүү дээ. Тэрнээс гацсан юм дээр би бол худалдагдахгүй. Би бол нөгөө одоо чинь ингээд одоо нам мамын хүмүүс уцтаад ингээд хэлнэ шүү дээ. За би бол энээс гадна юм бол ярьж чадахгүй уучлаарай. Тэ? Би бол яг энийг л хамгаалдаг. Энэний төлөө одоо юу гэдгийг те явж байгаа хүн учраас энэний эсрэг юм дээр би ярьж чадахгүй гэдэг. Харин үзэл санааныхаа төлөө юм дээр бол би наатах чинь зүгээр үнгүй гэдэг тий. Зарим хүмүүс чи хэлдэг байхгүй. Чи нэг юм чөлөө зах зээлийн юм яагаад ингээд яагаад. Би наат зүгээр үнгүй гэдэг ч юу. Тэгээ мөнгөний авчгаар яд. Уу яах вэ зүгээр заавал мөнгөний авч хийх ямар шаардлага. Тэгэл чи ингээд ер нь юм байна. Мөнгөтэй л орооцтол эхлэх юм бол чи дараа тэр хүний аманд багтдаг болчихно ер нь. Ингээд яг эхнийх дээр ингээд чамаг ингээд нэг зүгээр яачдаг шүү дээ. За миний дүү гэдэг ингэчлээ шүү дээ. Дараа хоёр дахь удаага би чамд дээр ингэсэн шүү дээ. Ер нь хамгийн гэтэл хэдийг санал болгож байна. Болгож байсан би ч болгож байсан би ч санал болгож байсан даа. Зү сая? Тий. Зү сая? Тий. Сайн биш үү таныг бас. Ер нь угаасаа тийм болцсон юм билээ. Тийм үү? Ханшин угаасаа тийм болцсон юм шүү дээ. Ханшин угаасаа ер нь бол тэгэл 100 тэгэл 100-аас тийш. Ханшин бол тийм л сонгуулаар тийм хүмүүс хөдөлтөгдөд байгаа ч 100 гэсэн бол одоо би чи одоо асуулцсан явж байгаа шүү дээ. Одоо тэгэл өөрснийх нь тухай 100 гэдэг нь чинь гар салганд юм билээ. Бадаалаа. Яа нөө шүүс гоо. Мэдрэлгүй шүүс. Хань нэр сандардаг юм билээ тийм гэж. Гэхдээ хүний нэг үнц зүйл гэдэг юм л байна л та тийм. Яг тэрийг одоо яаж хүмүүс нөгөө Тэр чинь хамгийн гол одоо би бас сүүлийн үеийн залуучуудыг бас нэг буруутгахгүй байгаад байна. Одоо ингээд би чи ингээд 2004 оноос хойш явж ийн үнц зүйл чинь тогтсож байгаа шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд ямар ч үнц зүйлгүй нөхөр байлаа гэж бодъё л та. Тэр хүнд одоо ингээд яах чинь тэр хүн яах юм бэ? Тэр тэгвэл ямар ч үнц зүйлгүй юм чинь тэгэл өгсөн цалингийн аваад хийгсний хийгээл тий. Үнэт зүйлтэй гэж ярьж хагаад өөр болж байгаа харин тэр бол харин ста хамгийн бас нэг юм ба сая сүүлд нэг залуу ярьжсэн ингээд угаасаа ингээд муудцсан хоол багт чинь яагаад энэ хоол гоё хоол байна гэдэг рекламад байгаа юм. Энд чинь өөрөө ёс зүйн асуудал шүү дээ. Тэгээд бас ярьж байгаа хүмүүс бас байж л үү. Гэхдээ би бол тэрийг сайн мэдэхгүй байна. Инфлюенсерүүд үү? Тийм одоо нэг энэ pop эсвэл яг хүний эрхийн одоо зөвхөн активист ч юм уу гэдэг хоёрын ялгаа одоо яг ямар гэдэг юм. Одоо чинь одоо юу гэх юм те зүгээр Instagram инфлюенсерүүд болъё л та тэд нар бол угаа ингэж ямар амарлах тий яшиг зүгээр тэдний сүнслэг үзүүлэх ядаргатай байхгүй юу хоёрын оронд асуудал зүгээр яг одоо юу гэх юм те улс төр дээр үзэл бодлоо илэрхийлдэг тий юу гэдгийг тодорхойгүй тэгсийг амар ингэж бүх юм дээр явж байгаа хүмүүс байдаг шүү дээ нэр бүхэн хүмүүс байдаг тэдний хувьд хин за хиний pop mo гэж ялхаа болъё тэгэхэд зүгээр яг эдгээр үнээр улс төрийн зүтгэлтэй одоо юу гэх юм те санаа зовоо тийм активистүүд байгаад байна уу эсвэл яг pop юм билээ нөгөө иргэд чи өөрсдөө нэг тодорхой үнэт зүйлгүй байгаад байгаа тийм учраас нөгөө тэнд байгаа хүмүүс ч гэсэн үнцүүлэх юм байна. Ягүйсэн. Одоо тэр хүмүүс одоо ингээд нийгмээ манлайлах гэдэг шүү дээ. Ингээд pop гэж хэлүүлээд чамаагүй ингээд нэг юм тэмцэгч нар болоод яваад шүү дээ. Тэнгүүд нөгөө иргэд чи өөрсдөө одоо за энэ зүүнний юм яриад шүү. Энэ одоо болохоор болчлоо. Эсвэл бол энэ залуу чинь барууны юм яриад идэм гээд ингээд бодчих болно шүү дээ. Гэтэл тийм байхгүй. Зүгээр л ингээд муу гэсэн бүх юмний эсрэг яваад тахлаар чи. Тэгэл заримдаа тэр муу юм чинь барууны ч муу юм байна, заримдаа зүүнний ч муу юм байна. Тэгэхээр
тэрнийг ингээ ялахгүй ингээл бүхэл муу муухай юмны муу гэж нийгмийн үзэж байгаа бүх муу юмны эсрэг явчихсан ч ингээд манайхаа шиг болчих жоох бүх гоё ёолтны тоглоом шиг бүхэл ингээд юм тэмцэж байгаа шиг болж байгаа. Муу гэдэг чинь бас яг муу гэдэг сайн гэдэг чинь бас харьцангуй харин тийм муу сайн чи өөрөө субъектив. Тэгэхээр нөгөө нийгэм юуг муу гэж үзэж чинь нийгэм юуг сайн гэж үзэж чинь гэдгийг араас явах юм бол яг ёолтны тоглоом. Тэрний яг араас л явал хүмүүс таалагдах гэдэг хэрэг pop. Харин тэгээд юм. Үнэхээр одоо үгүй хүнд үзэн ядагдаж чамаагүй одоо юу гэнэ либерал одоо үзэх чинь ингэдэг чинь болохоор яг активист ч юм уу тий. Тиймэрхүү үйл юм байна. Ярьж байхад өөрөө хулгайч гэж хэлүүлээд чамаагүй үгүй наач гадны хөрөнгө оруулалт хөгжөөгүй гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс дэлхийд байдгүй маа гэж хэлж явах хэрэгтэй. Тийм. Одоо хэлүүлээд чамаагүй наад Ганбаатар чинь худлаа шаагаад байж тийг хэлчлэх хэрэгтэй. Аха. Ер нь та яг шударгаар хариулбал зэ. Та өөртөө ер нь хэр ихтэй вэ? 10-аас өөрийгөө хэр өндрөөр үнэлдэг вэ? Битгүй би нүүр За одоо тэгвэл та яг нэг 10-аас та одоо яг тоох би нэг 3 моруулах. Үдээ. Мэдгүй би ер нь өөртөө амар ихтгэлгүй юм шүү дээ. Хамгийн юунд ихтгэлгүй байдалж илэрх үү? Мэдгүй. Би ер нь их өөртөө тийм амар ихтгэлтэй юм биш шүү дээ. Ер нь бол хүн нөгөө нэг хүний гадаад байдлаар танд өгнө шүү дээ. Тэний ярьж байгаа, барьж байгаа, хүмүүсээ шүүмжилж байгаа дэр бол хүмүүс ихтгэлтэй л шүү дээ. Тий би өөрөө жоохон царай муутай гэж боддгийг. Царай муутай тэгээ дээрээс нь нөгөө сая коронавиг үеэр жоохон гүзээтэй болсон. Бүр миний өөрөө өөртөө итгэл бүр үнэхээр шалан дээр өнгөрч байна. Тэгээ амар стил муутай би чинь ингээд хүн болгон чи тэгээ дээрээс нь амар замбраагүй охир хэртэй хувцастайгаа явдаг. Одоо ингээд хүүхнүүд гэдэг чинь гоё гуталтай залуу гэдэг ярьдаг тийм. Дүгнэх мөнх гэлээ. Харалтай ийм л юм. бас лакостэй байна. Нэ бэрэгдсэн. Хичнээн лакостэй байгаа юм уу? Хэртэй. Тэгээ бас нэг пүүзэг бас нэг хэртэй өмслөгээд нэг хүмүүс тохиолдсон л таа тийм. Амьдрал хангалттай экстрим зүйлс байна тийм. Тэнгүүд тэрнээс гадна ингээд таны юу амьдралдаа амар хийжсэн экстрим юм байдаг уу? Улс төрийн биш үү? Тийм улс төрийн биш. Одоо энийг улс төрөөс ангидаар тэрийг бол зүгээр би яг хаа тийм. Энэ бол угаасаа хангалттай юм байна. Тэг өөр хүүхдтэй болсон юм болов уу? Эрэгтэй хүмүүсийн хувьд амар экстрим биш тийм үү? Миний эрэгтэй хүн бол юм хүүхдтэй болно гэж боддог байхгүй юу? Энэ л аль болох тэгээ нөгөө хүүхэнтэйгээ ингэж байсан. Таныг ер нь ямар төрлийн хүмүүсийг ойлгодог вэ? Жохон тийм юм бодохгүй үйлчлээд хүмүүс жоохон айлга. Хүүгээ байж л дэж жоохон наадах төрөлн үлж байгаа юм байд. Зүгээр юм эрсдэл гээл тийм ямар юм хатгах вэ? Спикер сонсцсон тийм. Яг одоо хийм гэдэг нэг тэгдэг шүү дээ. Хий гэдэг тийм. Эрсдэл гарга тэхгүй чи хижээж долларын сайтан болохгүй гэдэг. Тэр сонсоход нэрээ тийм хүмүүс айлгадаг. За өгшөө. Хоёулаа бол зам нэхгүй юм байна. Мэн ч юм уу ийм эрсдэлтэй мих амар дургу уушлаарай. Тийм. За тэгвэл хідүүлээ. Нөгөө Never Have Ever Had гэдэг тоглоом байдаг шүү дээ. За. Тэрийг одоо яг тоглоё. Тэгээд дөрөв нь болохоор яг хүмүүстэй тайлбарлах юм бол би нэг жоохон тийм deep question-ууд асуусан. За эхний асуулт. Би хизээж бар болон партинаас хөөгдөж байгаагүй. Үзээгүй. Би тэгтээ нэг нөгөө үйлдвэр гэж яддаг гэсэн шүү дээ. За. Тэнд дахт нэг тэнийг хаглан тэгээд хизээж хичээд орох гэсэн. Тийм. Надад юу экстрем байхгүй. За би хизээж би насаа нэмж худал хэлж байгаагүй. Би бол хэлчихсэн. Би хэлчихсэн. Бидний нөгөө нэг хууч нөгөө юу л нэг юм кассетны прокатны газар байсан байхгүй. Тэгээ 10 жил тахтаа нөгөө том хүний кино, эротик кино авч үзэх гээд. Тэгээд худлаас насаа нэмж. Ахна 20 шүү дээ. Гэсэн чинь за миний дөө битээ шаагаад байгаарай. Тэгээд гараад тэнгууд манай надаас яг надад ч юм уу арай хөгшин царайтай манай Чинзоо гэж найзсан. Тэрэнд өгсөн шүү дээ. За тэгвэл би нэг өдрийн дотор 2 хүнтэй болцож байгаагүй. Үзсэн. Хоёроо. Яагаад болно л. Өдөр нэг хүнтэй болцож 20 хүнтэй болцсон. Үзсэн. За би тэгвэл хинээс хойцыг хэрэглэхгүйгээр хэрэглэж үзээгүй.
Би үзсэн. Би үзсэн. Би үзсэн. Би нэг гэхдээ жоохон бахад ахихаас хажиг ирлээ бахан загнуулсан. Тэр нах амар Тэр сойз хэрэглэсэн тийм муу юм уу? Үгүй тэгэл тэгэнгүүр чи нөгөө одоо бактери нөгөө шүдний хорхоо хүмүүд нь одоо дамжиж мэмждэг. Би бол миний сойз олдохгүй тэгэл хамаагүй хүний сойз мөс рүү болчихсон. Тантай тэгвэл хамт явахад эвгүй. Ингэж яасан? Яа болоод ойлгохгүй. Мэ сойз аваад юу сүртэй. Нэг л уучаа гэж. Усаар зайлаад авчаач. Юу сүртэй тэр их гоё. Юу сүртэй жоо 2 минут угаа уурж муурдаа солиороод баг. Өглөө юу. За тэгвэл би хизээч одоо юу гэдэг тентерти одоо тэггүй текст хин нэг юм амарч хэлгээд үзээгүй. Үзээг. Би dirty text биш зүгээр зураг буруу зураг явуулсан. Тэр андорado. Тэр нь жоохон буруу зураг байсан. Шууд групп руу явуулсан. Тэгсэн чинь азар шүү дээ. Тэр группийн нэг ч хүн синдэг байх гэж тусдсан. Ойлоо. Нүцгэн дөрөв аваа. Тэгсэн чинь нэг гол энэ юу байсан чи би энэ буруу текст юу. Тексттэй тэгэл зургийн текст андуулж ирсэн юм байна тий. Тэгэхээр үзсэн. Гэхдээ яг нөгөө делетлэгдсэн гараад ирдэг шүү дээ. Энэ юу делетлсэн бэ гэдэг юм би. Би энэ буруу текст явуулчихжээ. За би хизээш мөнгөний төлөө улс төрийн үзэл бодлоо өөрчилж байгаагүй. За тийм үнэ. Зүг. За би хин нэг нь хуурамч утасны дугаар өгч байгаагүй. Нөгөө жоохон мах тэгдэг байсан шүү дээ. Дуурайч мөч гээл ч юм уу эсвэл нэг жоохон ингээл одоо ч гэсэн тийм юм байдаг юм байлаа л дээ. Тэнгүүд одоо наа чи илүү эмгтээчүүдэд зориулсан асуулт юм шиг байна. Эрэгтэй хүн чинь миний дугаарыг авсаа гэж бүлээгээс сууж шин тэг үрг юм та. Хэвээ дугаар чиний дугаар хийдэг маа аа гэж үргэлж шүү. За би тэгвэл nude party-нд явж байгаагүй. За би өстө үзсэн. Харин Монгол тиймэрхүү партинууд байдаг юм лээ тий. Үгүй гэхдээ найзуудынх байсан. Найзуудынх. Тэгээ найзуудаараа бүгдээрээ нүцгэлээ. Тэр тэгээ амар гоё юм чи хэлсэн үү? Амар гоё байсан. Тэгээд тэрний дараа найзууд бүр илүү татналт байх тий. За нэг амар сүртэй тийм. Тэр бүр нэг сүртэй ч яг тэгэл яг жоохон бүүн баг хэлээ 7 8 баг 10 тэгэл гоё нүцгэлсэн. Тэг би ганцаархнаа бандашаа тайлаагүй. Тэндээс ихтэй шиг гарахгүй. За найз минь удаа сотон мөртлөө ингэж найз би өөрөө Google-ээс хайж үзэж байгаагүй. үзчихсэн. Үзээ. Гарч ирэн. Таних хэр хэлчихвэл ямар юунууд гарч ирж Миний бол дандаа л weekly show гарч ирчихлээ. Weekly show comedy. Weekly show-наас өмнө хайж үзчихсэн. Weekly show ч одоо 2 жил. Тэгэхэд минийг гарч ирж шүү. Минийгэр гарч ирдэг гэсэн. Гэж гарч ирчихсэн. Тэгээ нэг ярьслага өгсөн ярьслага гарч ирчихдэг гэсэн шүү дээ. За. Энэ тоглоом маань ингээд дуусч байгаа. За. Тань нөгөө нэг та ингээл амар нээлттэй шүүмжлээл тий. Тэгээд энэ танд ямар нэгэн байдлаар дарамт маргад ирдэг. Ирлэхгүй яах вэ гэж байнга л ирж байнга тийм үү шүү дээ. Тэгээд нэг контент тэгэл цаг хөшөө гэж бичдэг л хэлэхгүй. Тийм шүү дээ. Тэгэл яри уулзъя учрыг л тань жоохон ингээд 2 3 чунтай уулзсан шүү дээ. бүр уулзсан. Би шууд шууд уулзчихтэй. Тийм нэг хайгаал нэг юм байдаг. Тэгээд тийм шүү. Уулз. Эсвэл бол ингээл авцсны цаас ингээд янз бүр өгшөө чи ингэж байгаа зүгээр уулзчихгүй ойлоо зүгээр уулзаа. Тэр намар. Тэгэхгүй ингээд нэг авцсны хоёр тараас хэлж мэлдэг тийм. Энэ нь зүгээр уулзаас явах хэрэгцээ. Тэрэн дээрээ тэгээд тиймэрхүү уулзалтан дээр үзэл бодлын мэтгэлцэн ч юм уу чиний энэ буруу юм хийж байна. Хүний нүүр харьцуулаар эзэж тэгдэм бэл. Яах вэ тэгээд? Тэгэл их сайхан ааш маш тэгсэн шүү дээ. Тэгэхдээ найзгаас та буруу ойлгоцсон байх шүү. Та тий өөрөө ер нь алиг амар тийм зөв жолоод явчихсан юм байна л да. Очоод ойлголаа. Мэдхгүй тийм. Нэвтрүүлгийн төгсөл юм аа. Таны талаар хүмүүс нөгөө комент бичсэн маа шүү дээ. Тэгээ бид дэм хойнилтэй ярьж чадлаа гэж бодож байна. Тэгээ амраахын сүрэн дал дагах юм байна. Арай дэндүү дэлт арай дэндүү аим кул өөрийнхөө байгаад гоё юм байна. Тэгээ баярлалаа. Тэр урилгыг мэдээд авч ирсэнд. Nice. Та хоёр тэгээд бас ирээдүйд улам илүү кул болоо. Тэрний улам илүү задгаа болоо. Өөрсдөө сайн хэвдээ.
Тэгээд шүү. За өөр юу хэрэгтэй гэж тийм. за баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая баяр таа. Унших уу? За ингэж байна. Чадварлаг мундаг байна. Харамсалтай нь ирчүүд маань өөрийгөө цариулаг сайхан эмэгтэй болж чадах юм байна гэж итгээд эхнээсээ трансгендер болоод байна штэ. Ирчүүдийнхээ нүрийг бодохгүй байж болохгүй юм уу? Йоо ямар тэнийг юм бэ? Гүн чи хүүсэн ч үгүй. Трансгендер бол энэ нөгөө трансгендерийн тухай ойлголтгүй юм баг шиг байна. Энэ болохоор би нөгөө шийтгүүлээд ингэж нүрээ бодуулсан байгаа шүү. Гэхдээ би амар хөөрхөн царайлаг хөхөн болсон байна. Над зарим нь баг зарим эргэтүүнд урлах гэсэн шүү дээ. За Амрагийн характер нь угаасаа л ийм или феста штэ. Байж байгаа нь яг мансуурсан юм шиг байдیں۔ Гүр ийм Тэгтээ мэдхгүй. Би намайг ихэнхдээ хүмүүс зүгээр сохтуу юм шиг гэдэг чинь нөгөө би ингэж зууж ирдэг. Ингээд тэгээд тэр нь сохтуу юм шиг тэгээд ийм үг нь удаан ингэж яригддаг учраас жоохон юм сохтуу юм шиг байд юм байлээ. Тэгээд сохтуу ч өөрөө угаасаа мансуурсан юм штэ. Архинд мансуурсан юм учраас нэрээ бас байж болох юм. За харахаар л Toy Story-гийн Woody шиг харагдаад байх юм аа гинэ. За баярлалаа. Амрагийн миний гэр шоунд ороод зоолоод сайн гэж уйлж байсан мартагддаггүй гинэ. Чи шоуг үзээгүй байна гшөө. Би чи шал өөр юм болж үлсэн штэ. Нөгөө дүртэйгээ муудалцаад уйлаад би ч юу амар амархан уйлчдаг хөхгүй. Тэгээд одоо ч гэсэн уйлах гэдэг. Өөр юмнаас болж уйлсан. Манай зоолоо амар сайн охин шүү хүмүүсээ. Үнэхээр сайн охин. За баярлалаа.